Өчигдөр тэргөө зөвштэй инфо үндэсний мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Анхаарлаа хандуулна. Хөвсгөл аймагт хүн бурхан төрөөс явдал гарч анхаарал татсан хэдий ч өнөөдрийн хүртэл үнэн худал нь мэдэгдэхгүй байсан. Хүмүүсийг гайхшруулж байсан бүсгүй өнөөдрийн байдлаар өөрийн биеийн бүх нүсвээр 2000-аад чулуу 20 гаруй бурхтыг төрүүлэн гаргаад байна. Энэ талаар инфо сүлжээний Хөвсгөл аймаг дахь сэтгүүлч Эрдэнэ цэцгийн бэлтгэсэн мэдээллийг одоо хүргэе. Хөвсгөл аймгийн Галзуумын угуул Вандан Максрын мөнгөн чимэг 1993 онд 4 хүүхэдтэй айлын отгоо охин болон мэндэлж багангийн боловсрал эзэмшин өнөөдөр нөхрийн хамт амьдарч байна. Мөнгөн чимэг 2011 оноос эхлэн хүний биеийн бүхий л гарч болох нүхсээр эхлээд чулуу гаргаж эхэлсэн байна. Гарсан чулуунуудын хамгийн том нь 9 кг 700 г чулууг шээсний сүвээрээ гаргаж түүнийг хадганд өлгийдэн авсан үеийн гэрч эмнэлгийн жолооч Түмээ болон гэр бүлийнхэн дэргэднээжээ. Мөнгөн чимгийн аав Вандан Максар охиныхоо энэ ер усын байдлыг сумынхаа захиргаа аймгийн эрүүл мэндийн газрын дарга нутаг нэгтэд амьдан сүрэнд улсын их хурлын гишүүн асан гүн далаад хүртэл үзүүлсэн хэдий ч энэ бодит байдлаас хүмүүс зайлсхийж уулзахыг хүсдэггүй болсон гин. Аргаа барахтаа нийслэл орж шинжилгээ ухааны академи эрдэм шинжилгээний хүрээлэнд очиж болсон явдлаа тайлбарлахад зүрхний баасан жив эмч өөрийн нарийн бичгийн дарга навчаагаар дамжуулан бүх төрлийн шинжилгээнд үн төлбөргүй хамруулсан байна. Энэ үеэр эхний бурхад мэдлэх болж өөрийн нутаг галт сумаа зорин ирж 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бурхан гарах үеэрээ сумын удирдлагатай хэлж комисс гарган шээсний сүвээр бурхан төрүүлж идүүгээ гарах боломжтой нүх сүвээрээ гаргасан 20 гаруй бурхтыг гарган номын өргөндөө залжээ. Найдлангоос мэдгцээ. Тэнэс өмнө олж чулуу ардсан тийм үү? Тий. Тэгэл эхлээд гарахтаа ихэр гарч яасан. Тийм. Тэгээ хоёр-хоёроо гарсан. Бурхан тийм ээ. Тийм бурхан. Тэр өөрт нь ямар нэгэн зовир, ямар нэгэн одоо шинжлэх мэдгдэх юм уу? Мэдгдэн. Яг тэр өглөө мэдгдсэн. Тэгээд хэлсэн. Өөрийн гэсэн бичиг тэ болсон, үсгтэй болсон гэж яриад байгаа шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ? Энэ янз гэж ярьдаг. Тэгээд бол тий. Дээр янз үсэг тэгээд дээд өвөг тийм овог тэдний ном гэж тэгдэг янз үсэг. Зөв янз үсэг тийм. Тий. Энийг хин нэгэн зааж өгсөн өөрт ч юм. Зааж өгөөгүй би өөрөө л. Одоогийн байдлаар мөнгөн чимгийн энэ Европсын гайхамшигт үйлдэлийг яг нүдээр харсан хүмүүс өрөвдөн хайрлаж харин чихээрээ сонссон хүмүүс яагаад ч ийм юм байж боломгүй хэмээн итгэхгүй хэвээрээ байна. Энийг бол хүн бол одоо ер нь нүдээр харсан жижиг одоо үнэмшихээс чихээр сонсоод бол одоо үнэмшихэргүй ийм зүйл болоод энэ бол одоо үнэхэрийн одоо энэ одоо үлгэрт одоо сайхан үлгэрээр бол одоо үгүй байхаар одоо энэ гэрээр дүүрэн одоо энэ бурхны одоо энэ сахиусаа одоо энэ мөнгөн жимгээс гарсан бурхнууд бол одоо зөндөө байгаа нь бол одоо бахархуу штэ манай Монголын одоо түүхэнд одоо Монгол байдлаа дэлхийн нийт одоо энэ гайхамшиг одоо энэ хүн бол одоо амилсан бурхан биш гэж ярьж бурхан гаргаад байгаа хүнийг л одоо бурхан гэж ойлгохоос өөр арга байхгүй юм. Тэгээ би бол нэг бол эхлээ сонсоод яваад байсан. Сүүлдээ бол бас өөрийн нүдээр үзээ би бас өөрөө жаахан танин мэдхүүн сонирхолтой юм. Тэгээд би бол амаараа чулуу гаргахад 2 удаа байсан. За нэг удаа доогоороо нэлээд том хэмжээний бурхан гаргахад бас 12 сарын 8 байсан баха. Нэг 125 байсан санагдаж байна. Бас байсан. Тэгээд өнөөдөр бол та бүхэнтэй сая бас амаараа 100-аас бурхан гаргахад нь бол байлаа. Тэгээ энэ бол одоо юу гэдгийг зүгээр манай нутгийнхан бол нэлээд тийм үл итгэсэн одоо гайхсан сонирхсан байдалтай харьцдаг дээр нь бол зүгээр энийг бол нэг нүдэрээ үзсэн хүн юм шин сая та бүхэн харлаа тийм ээ. Одоо энэ бол аав ээж нь оруулахгүйгээр 20 гаруй хүн байлаа. Бүр хөрш сумын маань хүн хүртэл байлаа. Тэгээ энэ бол нэлээд гайхамшигтай. Зөв би бол өөрөө хайцсангуу одоо шинжлэх ухаанч талын хүн гэтэл энийг бол өнөөдрийн шинжлэх ухаан тайлбарлахад бол үнэхээр одоо хол зүрхтэй юм сони юм байгаа. Гэхдээ энийг бол би хоёр нүдэрээ үзсэн ялчгүй нь бол болсон байдалд явдал Нүдэрээ үзэж үнэн болохыг нь мэдэрсэн сэтгүүлч миний хувьд эргэлзээ минь мөн л энэ үеэр тайлгдсан гихт болно. Тухайлбал манай Хөвсгөл ард түмний телевизэн сурвалжлах хэсэг өчигдөр үдээс хойш мөрөнгөөс гарч 18:30 минутанд Галзуумд очин бурхан мэдлэхийг хүлээн өчийн 23 цаг хүртэл яг дэрэгдэн хамт байж байгаад эхний мөнгөн зоос 23 цаг 30 минутанд гарч улмаар дахин хүлээсний эцэс шөнийн тэг 1 цаг 35 минутанд амнаас нь салсдаг зүйл гарч байснаа хий огуулан бурханы толгой цухиж улмаар 5 минутын дараа гэхэд бурхан мэндэлж ээж
намайг цагаан шүхэр гэдэг хэмээн нэрээ шивнэснээр бидэнд энэ бурхны нэр цагаан шүхэр гэж мөнгөн чимэг хэлснийг номын багш Орсоогой цагаан шүхэрд бурхан мөн болохыг нь тайлсан юм а. Ийхүү гарсан бурхан нь гуйлны шармал бурхан бөгөөд анх гарахтаа өнгө муутай байснаа улмаар өнгөн тодорч гялалзаж байсан. Гарах үедээ ямар нэгэн сонин содон үнэр байхгүй маш чамин хийцтэй арзгар сарзгар яг л энэ янзаараа байсан нь сонин байлаа. Энэ сонин үйл явдлыг нутгийн иргэд ирж үзээгүй учраас өдий хүртэл эргэлзэж дээр үед гал гаргаж байсан өнөр цэцэг шиг юм болж байгаа юм байх. Энд ямар нэгэн нууц байна гэх таамгийг төрүүлж байгаач ойр ойрхон бурхад төрүүлж байгаа учраас тухай бүртэн гэрт нь 20-30 хүн ирж үзэж үнэмшиж байлаа. Сэтгүүлч миний хувьд ч гэсэн яг нүдээ огт салдахгүй байж байгаад бурхан төрүүлж байгааг нь харсан учраас